сайн байна уу? Дахиад нэг Канадын амралтын өдрөөрөө уулзж байгаадаа таатай байна. Хэрвээ өмнө нь миний бичлэгийг үзэж байгаагүй бол намайг Мина гэдэг. Би Канадын Ванкувер хотод амьдардаг жирийн нэг хүн байна. За энэ удаад бид нэр хоногоор хөдөө явсан. Тэр тухай бичлэг болгосон байна. За бид дээр юу биелсэн бэ гэхээр майхан 2 сандлаа авсан. Тэрэн дотор флоути гэдэг усан дээр хөвдөг юм донот шиг байдаг ш. Тэр байгаа усны хувцас, усны гутал, даалуу, таавчэг, жижиг сажиг юмнууд байгаа. Энэ дотор орой өмсөх хувцас, винилчүүр гэх мэтчил юмнууд байгаа. Энэ болохоор алтгооны юмнууд байна. Гамбан цогтой юм гэдэг. Энэ болохоор fire pit гэж ярилдаг. Нөгөө ил гал газар ажилладаг ил гал очиж жоод яадаг юм үзлээ. Тэгээд тэр газ нь найзтайгаа зогсож байна. Яг ирсэн чинь бидний юмнууд бүр багтдаг. Ганц хоног явах гэсэн биш. За бид нэр кемпинг хийхээсээ өмнө юмнуудаа цуглуулах гад Costco дотор ороод ирсэн байна. За бид нар тэгээд кемпинг сайт руу явж явах замдаа Costco ороод 6 хүнийхээ хүнсээ цуглуулсан. Тэгээд хүнс нь ойролцоогоор $150 болсон. 6 хүн буюу одоо 3 хос явж байгаа. За ингээд кемпинг руу явж байхдаа нэлээд нааталтна яг тэр очих газар очихын нааталтай 20-30 минутын өмнө сүлжээ тасарсан. Тэгээд яг очих газараа болохоор ийм бүрхи юмнууд болохоор ийм кемпинг сайтнууд ахгүй юу? Майхнууд хоорондоо байдаг газар гэсэн үг. Тэгээ ийм олон кемпинг сайтнуудтай тэднийг нэгийг нь одоо ингээд бид нэр захиалаад тэндээ хонохоор болсон гэсэн үг. Бүр амар юм wild те бүр амар тийм байгальтай шууд гараад байдаг кемпинг гэж бас нэг амар байдгүй юм шиг санагдсан. Яг Монголд болохоор шууд ингээд хөдөө гараад хаан чамаагүй майхнаа зоогоол тэгэл хончдөг штеп. Тийм газар гэж байхгүй юм шиг ер нь. Хэрвээ ингээд кемпинг хийхээр болох юм бол майхнаа зоогоод тонхоор болох юм бол заавалчгүй юм. Зөвшөөрөл аваад юм яг тийм тогтсон газарт нь очиж байрлаад тийм шиг үлээ. Тэгээд энэ нь бас хөрхөн үнэтэй. Нэг хоногийн $20-30 ч юм уу? Нэг тийм. Say hello. За өөрөө танилцуулах гэл ард бичлэг болгоно дээр. Бичлэгний нийт зүг. Энд бид нар өнөөдөр гоё Chilliwack Lake дээр камп хийж байгаа. Камп хийж байгаа. Яг чинь нэг хоногийн Энд кемпинг хийнэ гэдэг нь бол монголоор бол хөдөө явах. Тэг хөдөө явах штэ. Хөдөө явах юм. Хоногоор агаарт гарах. Зүгээр бид нар бол хөдөө явахад хаан цамаагүй байрлалцдаг штэ. Эднэр бол ийм зассан талбайтай юм ал кемпинг гэдэг байгаа. Тэгээ ерөөсөө л тэр нь л ялгаатай юм биш. Тэрнээс бол кемпинг гэдэг нь бол зүгээр л хөдөө явах. Монголоор бид нар дуртай газар л хөдөө явж чадахгүй энд. Явбал хол явна. Тэгэхээр энд бол ингээ мөнгө төлөөд ийм газар байдгаа кемпинг гэж нэрлэдэг юм байлээ. Кемпинг сайтууд дээр болохоор одоо зочид руу бүртгүүлээд ороход 1 цагаас хойш бүртгэл аавна гэж хэлдэг шүү дээ. Тэрэн шиг яг адилхан юм кемпинг сайтууд 1 цагаас хойш бүртгэлээ аавна. Тэгээ 11 гэхэд одоо гараа авцсан байгаарэ гэдэг тийм лээ. Тэгээд бид нэр ирчээд майхан зайхан юмнуудаа буулгаж бэлдээд тэгээ өдрийн хоолоо идчихэд нуурлаа орох гээд бэлдсэн. Нуурын хажууд байдаг кемпинг дээрсэн болохоор Say hi. Say hi. Тэгээд ийм хийлдэг paddleboard авч нуурлаа явах гэж байна. Тэгээд бас нэг донат. Энэ хоёрын paddleboard ийм байна. Яар хөрхөн болтой те. Ингээ харсан чи хөрх юм. Let's go.
За энд бол үнэхээр гоё байна. Гоё устай газар байна. Биднэрт 2 ийм флүүти гээд усан дээр нөө хөвдөг юу байгаа, дуунат байгаа. Тэгээд дээрэс нь paddleboard маань нэг нь бас аваад ирсэн. Тэгээд чи 26 градус гэсэн 26 градус. Нилээн сайхан нартай, усан дулаахан, бич нэлттэй. Яг perfect газар байна. За энэ нуурыг маань болохоор Chilliwack нуур гэж хэлээд байгаа юм. Тэгээд мөнхцөс дуулнуудын дунд байдаг маш гоё байгалийн тогтцтой газар байсан. Бид нэр энд нэг бас нэлээд удаа 2 3 4 цаг байнууд тоглож тэгээд өсөөд хурж ирээд нөө орой ол идсэн. Магшаарч идсэн, сэнгипсал хийж идсэн Монгол хүн банда солонгос л идэх хэрэгтэй. Хамт явсан хүүхдүүд маань болохоор ийм агаарын теннис, бейсбол энэ төр аваад ирсэн хүмүүс амар хөрхөн. Тэгээд бид нэр тоглох талбайтай ч байсан. Ирээд хоол идчихээд тоглоомоо тоглолцоод бусад бүх идэх уух юм флоути юмнууд хураахгүй бол баага үзэгцэн гэсэн. Ер нь бол амьтад амирх явд юм билээ. Тэр баага амьтдынхаа хөл гарт оролцолтуулахгүй тулд хамаг юм хураагаад мандахтаа бэлдсэн. За энэ манай можууд ил гал хийхийг гаргахыг хориглосон байгаа. Гэхдээ энэ газын билетгээр ажилладаг тийм ил гал болохоор зүгүрээдэг гэсэн. Тэгээд бид нэг газын билетгээр ажилладаг энэ ил гал гаргаад сууж гин. Улаан сууж гин. Сэтгэлээрээ. Энэ өнөөдөр амар гоё юм, ямар ч салхихгүй байна. Тэгээд амар гоё тоглох талбайтай ойрхон кампинг байсан болохоор амар надад бол таалагдчихж байгаа. Тэгээд нууртаагаас ойрхон байгаа нь айгүй гоё юм байна. Гоё нуур байна тийм. Амар гоё нуур байсан тийм. Айгүй гоё эстэй байснаас айгүй таалагдсан. Ер нь зарим энэ Ванкуверт идэх их нуурууд нь чулуу таагаад байдаг. Тэгээд энэ их болохоор эстэй байсан болохоор айгүй гоё. Ахад айгүй дэжгүй сайхан байсан. Өөрөө YouTube хийдэг хүн гэсэндээ бас яриа сурцсан байна. Альбарлаа сурцсан. Би надад өнөөдөр яа чи ингэж амар гоё хүүхдийн туслангийн удаа санагдсан. Туслангийн ингээл нэг оройн тойрон болох байсан. Галын наадам оройн тойрон амар гоё санагдсан. Тэгээ өнөөдөр бас нөгөө бадминтон тоглосон ч амар гоёсэн. Тоглоом байсан. Тэгээ Монгол нөгөө лагерууд дээр л ингээл салхи намцаг үлээж байгаа л амар сагаад гэж тоглосон. Тэгээ өнөөдөр амар олон дурсамжууд ингээд сэтэрсэн. Жаахан нэлээд олон жилийн өмнө тог хийдэг байсан зүйлүүдээ дахиад хийж авсан гэдэг гоё санагдал. Энэ саад юм сүнс яваад байна. Чадна. Амар хурдан би хурдан авчи. Зэн кампус сайтангууд нь ингээд энд нэг байна, тэнд нэг байна гэдэг ч юм уу ингээд юм номертэй. Тэгээ ингээд нэг reserve хийгээд энд одоо бид нар reserve хийсэн ирсэн ингээд энийг наагаад. Тэгээ одоо манайх энд байж хаад хажуу талд нь энд ижидэх ч юм уу те. Тэгэл энд бол нэг бас нэг хүн байх хэрэгтэй байсан байхгүй аа. Энд нэг юм цорхтой гүний хөдлөх шиг тийм юм шиг байна. За тэгээд энд хогийн савн юмаа хийгээд дуусчихгоо энэ хогоо хайчин. Энэ савнтай тэгээ энийг ингээд өнгөт ингээ усах гоождаг.
бус зайлшигчтэй. Тэгээд тэнд нойл маань байна. Бүх тэгтээ кампинг сайтын бол ийм биш юм шиг байна. Гэтэ яг энэ тийг болохоор ийм Монгол шиг Монголын нөгөө хүн төрөлн байдаг шиг тийм тэнгүүтээ дотор нь зүгээр нэг суултууртай. Тэгтээ суултуур дээр нь л мэдээ суухгүй л тий. Шууд нөхөн жорлоо. Тэгээ өчтөр орой бол нэг 15-6 градустай хандах шиг боллоо. Тэгээ зарим маань хал уцаа, зарим маань даараад нөгөө авчирсан хүнжил уцаас шалтгаалаатай. Тэгэж хонлоо, сайхан байлаа. Гэхдээ нэг хоног кампинг хийх жоо хангалтгүй санагдлаа. Амар хурдан ингээд дуусч юм санагчлаад. Яг 2 хоног бол их хангалт. Яг болж иж магадгүй. Бичлэг маань энд хүрээд дуусч байна. Хин нэгнийхэн сэтгэлийг сонсч марах юм дулаа. Бэж гинэ. За сэтгэлээр цаараа манайхаа. Чамаас Бидний сэтгэл бол яг л ч сайхан явлаа. Хэдүүлээ бид нар гоё нууранд орсон гоё ялаа, гоё нуур ялаа. Тэгээд дулаахан хонсон хоол хүнс маань хангалттай байлаа. Гоё хөвгөлтэй байлаа. Өнөө тоглохоос аюул сонирхолтой байсан. За бон сэтгэл. 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 Өөсөө хамарчаал шүү дээ.